бүсийн хөгжлийг зөвхөн бүсд ажиллаж амьдарч байгаа орон нутгийн иргэд аж ахуй нэгжүүд хөрөнгө оруулагчид хамтарч одоо хэрэгжүүлэх ийм одоо боломж бүрдэнэ гэж харж байна. За ингээд энэ хүрээнд бол одоо хатуудыг бүтсээ хэдүүлээ дэмжиж бий болгоё. Тэр нь дулаан хангамж, цахилгаан их үүсвэр, холбоо мэдээлэл, ус хангамж, ариутгах татвар, зах зээлийн холболтыг хийж зүгээр нэг хайчиж болохгүй. Үндэсний хэмжээнд, бүс нутгийн хэмжээнд, Евразийн одоо эдийн засгийн коридорын хэмжээнд яаж байх? Зөөлөн дэд бүтсээр бас дэмжих. Түрүүн хэлсэн олон хөнгөлөлтөд зээл одоо татварууд явж байгаа. Дээрээс нь дахиад хөнгөлөлтөө зээлээ бид бүрдүүлдэг гэж байна. Төрийн банкаар ногоон хөгжлийн банк болгоё гэж байгаа. Салбар дундын одоо энэ холбоог хангаж бид хөнгөлөлтөө зээл тусламжуудыг аж ахуй эрхлэгч хоршоологчдод олгож эхэлж байгаа. Маркетинг борлуулалтаар нь дэмжих, тэжүү зураг төсвийг хийж өгнө. Брэнд хөгжүүлэлтийг хийж өгнө, стандартаар нь хангаж өгнө. Дээрээс нь инновац технологийн дамжуулалт, үржил селекц, генетикийн нөөц, шинэ хоршоо, төрийн одоо худалдан агуултын үйл ажиллагаанууд дээр хүртэл ил тод нээлттэй гэхдээ тогтвортой бас хянах ийм одоо тогтолцоогийн бий болгож ээж цааш нь одоо бодлого үргэлжлүүлье гэж. Хөдөө аж ахуй, говийн бүсийн үйлдвэрлэл үйлчилгээ, худалдаа, биерж, тээвэр логистикийн цогцлборыг кластераар хөгжүүлэх хувийн хэвшил, хоршоодыг дэмжин, бүс нутгийн онцлог тохирсон мал үржүүлэг, үржлийн цөм сүргийг бэхжүүлэх арга хэмжээг зохион байгуулж, хөнгөн хүнсний үйлдвэрлэл, технологийн парк байгуулах хувийн хэвшлийг дэмжин хөгжүүлнэ. За энэ удаагийн бүсчсэн хөгжлийн үзэл баримтлалыг 330 сумын хүрээнд хамгийн үр ашигтай, зардал багатай, ашиг өндөр болох ийм байршлуудыг бол тооцож гаргасан. Хүн амын нутагшил суурьшлийн оновчтой тогтолцооны хүрээнд бид 21 аймгийн төв дээр нэмэх нь сум дундын төвийг бол бүсчсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд санал болгож байгаа. Бүсийн төв гэж бий болоод одоо ер нь бол ойролцоогоо нэг аймагуд нэг 3 орчим суман дээр энэ бүсийн төвүүдийг бий болгож байна. Бүсчсэн хөгжлийн бодлогын баримтч их тусгагдсанаар Говьсөнбөр аймаг дээр хөдөө аж ахуйн үйлдвэр технологийн парк байгуулагдах бодлого батлагдсан. Энэ нь өөрөө төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны одоо дэмжих байдлаар энэ төсөл хэрэгжиж байна. Бид газрын асуудлаа шийдвэрлэсэн байна. Энэ төсөл хэрэгжснээрээ малын гаралтай бүх түүхүүдийг Баянтал сум дээр боловсруулах. Ингэж чадчихж бид нэгдүгээрт нөгөө малчтад очиж байгаа орлогыг нэмэгдүүлэх юм боломж үүснэ. Хоёрдугаар бид нар одоо нөгөө хаягдаад байгаа малынхаа түүхүүдийг бас нэмэн өөртөө шингээдэг. Дээрээс нь одоо эдийн засгийн эргэлтэнд оруулаад зөвхөн одоо дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй гадагшаа экспортлох ийм одоо томоохон төсөл. Энэ нөрөө бас энэ одоо хэмэл оюун ухаан энэ цахим дээр суурилсан давхар ийм том төсөл явж байгаа. Төрийн зүгээс бол энэ дэд бүтээц одоо техник эдийн засгийн үндэслэл за хэрэгцээ шаардлага гэдэг юмуудыг маш сайн тодорхойлж өгөөд тэгээд тэрний хөрөнгө оруулалтыг хийгээд тэгээд дээрэс нь хувийн хөгжлүүдэд татаж оруулаад ингээл явах юм бол одоо энэ сумын төвийн энэ бүсгүүдийн төв бол аюул хурдан хөгжөөд явах юм болцоотой байна л гэж ингэж хараад байгаа. Давуу тал нь мэдэрч юу гэхээр хятад улстай маш ойрхон оршиж байгаа давуу талтай тэндээс хямд төртөгтэй үйлдвэрийн тооны төхөөрөмж оруулж ирж бизнес болгоод явах бүрэн боломжтой. Анхан шатны нутгийн брендийг эхлүүлж байгаа хүмүүсүүдийг дэмжих тэр инкубатор тэр онцлогуудыг бол заавалчгүй гаргаж өгөх шаардлагатай. Малчин гэж хүйхийн говийн сумын иргэнхийн гэдэг энэ зүйлүүдийг анхаарах хэрэгтэй. Энийг гаргасан малчин өрхийн бизнесийн загвар хөгжлийн сумын төв болон суурьшил иргэмшлийн бизнес хөгжлийн орчин гэж юу юм бэ? Тэгээ энэ хоёр өөрөө хөгжих засаглалын зөв систем баг.